байхгүй надад дуулна ханигтэй хосуудын нэрээ үргэлжлэн жаз хөгжим кафе өнөртөн бодол мен цаг хугацаагаар айлнасан хотын мингэлүүдэн вчэнтэн харцмэн тогтонэт хэргэн торнангон би нэг хэсэгсон Эмэрлэн цагийн зүргэн хослог бодож өнөдөд рүү элмэн шүнэл тачаалих халиг хатэг нүрэн тамхины утаа хамгатлуу төрэн утсан нэрх дуудлахгүй бар хариулахгүй бэ чамаас үрцүүл надад бодохгүй байна огт анзаараагүй мөчөдик дурсмар бамби зүтэн мен тампучээн атот шонне үнэрстэн чамайг хармаа Улаан батын нутэш надад чамайг санагдуулна Ятгалав цайдахгүй надад дуулна Ханигтэй хосуудын нэрээ үргэлжлэн жаз хөгжим кафе өнөртөн Батол мен цаг хугацаагаар айлнасан хотын мингэлүүдэн вчэнтэн харцэн тогтонэт хэргэн торнангон би нэг хэсэгсон Stay away from all of the busy lanes that make me feel tired Wanna go somewhere real nice I need to calm down tonight Why you would come with me? It's a good night to feel good about a beat Yeah, whatever bad day you might be Just try and find and clear your mind Before another sunrise Hold on to this vibe Baby, we are free Баярлалаа. Ингээд баг тойрог лайв сешнд Герман улсаас уран бүтээлээ тойрвдаг намаа ирсэн байна. Ирсэнд маш их баярлалаа. Бүгдээ алууд шээ. Ирсэн баярлалаа. За намаа маань яг Германд амьдардаг тэгээд Монгол хизээ ирв. Ойр сонь сайхан юу байна? Сая өнгөрсөн 4 өдөр болцсон баг. Тийм. Тэгээд сая ирээд тэгээ ер нь бол 100 болгон ирж хүсдэг. Тэгээд сая одоо бол 3 жилээ ирж байна. Сая ковид болоод тэгээд ирээгүй тийм. Тийм би тэгээ герман төрсөн учраас бас монгол хэлээ жоохон орой сурсан. Тийм. Тэгээд энэ дуунд хамгийн гол нь анхны удаа бас монголоор дуулж үзсэн. Тэгээд амар хичээгээд баг 4 сар or something энэ дуугийн үг мөгийн сураал тэгээд тийм. Тэгээ одоо харин арай гайг болцсон. Саяны дуу ямар нэртэй дуу байсан бэ? Тийм. UB Lights гэдэг дуу. Тэгээд
Мэх цахгүй хүнтэй хамтарсан. Рэпер тэгээд сая бас нөгөө тийм тэр рэп партиг би тэгээд сая бас дуулсан. Тэгээд ойлгомж тэгээд англи парт нь би хийсэн. Яг гэвэл монголоор үг зохиж чадахгүй учраас. Тэгээ үзэгчтэй одоо хэлэхэд манай намунаа бол яг Германд төрж өссөн. Тэгээд одоо ч гэсэн Германд амьдардаг. Тэгээд бас магадгүй нөгөө монголоор ийм нөгөө учир дутагдaltaй ярьж байвал ойлгоорой гэж надад дамжуулж хэлүүлсэн шүү. Тийм, sorry ингээд монгол хэл англи хэлээ жоохон холиод ярихаар жоохон айлгүй тийм vibe өгч болно. But it's actually just me гэх шиг. За намуунагийн хувьд хамгийн анх яг хөгжимтэй яаж холбогдсон бэ? Тэгээд яагаад яг уран бүтээлч болох тэр хүсэл төрсөн байдаг вэ? Би яг жоохон бахта ер нь бол дандаа дуулдаг лсэн. Тэгээд байнга дуулаад манай аав бас миний хажууд дандаа хөгжим тавиа. Тэгээд бид хоёр хамт дуулдаг гэсэн. Тэгээд дараа нь би яг 14-тэй илүү 15-тай илүү тэгээд YouTube дээр ингээд cover дуулаад эхлээд тэгээд амар дуртай болоод cover тавиал. Тэгээд cover-наас болоод яг бас нөгөө бас гитар сураад тийм тэгэл ерөнхийдөө SoundCloud-аас эхэлсэн одоо дуу бичих гэж одоо сонирхол эхэлсэн 17-тэй 18-тэй юм уу анх дуунууд тавьчээд 19-тэй тэгээд SoundCloud-д тавиад тийм тэгэл ерөнхийдөө тэгээд баг дандаа ингээд цаанаасаа ер нь бол тийм хүсэл байсан тэгээд yeah and that's it. Одоо дараагийнх нь болохоор ямар дуу байгаа вэ? Одоо дараагийн дуулах байгаа дуу? Дараагийн дуу бол Timeless Love гэдэг дуу. Бодхүүтэй хамтарсан гоё project гэсэн. Одоо баг энэ дуу ч гэсэн одоо 10 жил хүрсэн баг. Тийм. Тэгэхээр бол яг тийм sorry. 20-21-т тавьсан тийм. Тэгээд тэр хэд бүр ингээд монгол хэл байхгүй. Тэгээд бодхүүтэй ч гэсэн тэгээд ярихтаа ингээд амар сонио ингээд бичдэг гэсэн. За гоё явуул үгүй ингээд нэг амар сонио ингээд тэгтээ хоорондоо тэгэл амар хөөрхөн тэгээд болгоол тэгээд тэр дуу тэгээд тийм тэр дуу тэгээд хийсэн тийм. Ямар утгатай дуу байгаа вэ? Sorry тийм. Тэр дуу бол хайрын дуу. Тэгээд яг өөрөө залуу байх үед залуу яг 20 настай тэгээд амар крашлдаг гэсэн. Тэгээд тэр мэдрэмж шиг амар ингээд бүр ингээд гүнзгий мэдэрдэг гэсэн. Тэгээд энэ дуу бол яг хуу бүр ингээд Timeless Love гэж одоо ингээд хизээж дуусахгүй хайр бүр forever and ever гэж хайр гэж утга штэ тий. Тэгтээ it was actually just a crush. Тэгэл амар сайн одоо тийм болоос яг тэр драма амар надад одоо бол амар инээдтэй санагддаг. Тэгтээ яг хуу яг тэр мэдрэмж тэгэл амар мэдрээд энэ дуу хийсэн юм аа. Тийм. Баярлаа. За тэгвэл бүгдээрээ сонсцгоё. Баярлаа.
love, timeless love, 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 love. And honey, where you've been, I've never felt so close to us, so that I just met. Can understand that natural bond that we had. No, we just let it go, go. We all alone in the ocean, moving in slow motion, floating, 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 floating. We all alone in the ocean, kissing in slow motion, floating, 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 floating. Timeless love, 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 love. Timeless love, Баярлалаа. Маш гоё хөгжмийн найруулга байна. Тэгээд баярлалаа. Зүгээрээ. Хамт тоглож байгаа хамтлагийн хөгжимчтэй гишүүдэд танилцуулаарай. Yes. Michelle on the keys. Vilge on the drums. Oye on the guitar. Tolga on the bass. Piotr on the saxophone. Энэ хүмүүстэй би одоо 3 жилээ ингээд хамт лайв дуу хийж гин. Тэгээд маш баяртай байгаа. Энэ хүмүүстэй танилцсан амар баяртай байгаа. Өмнө дандаа дуунуудаа зөвхөн ингээд продюсертэй хамтардаг хийдгээс учраас дандаа плейбэкээр тэгээд дуулдаг гэсэн. Тэгтээч амьд хөгжмөнтэй дуулж үзээгүй. Тэгээд эдний бас ингээд флейвер ингээд бас миний дуундаа хамт толиод бүр ингээд амар гоё байдаг. Yeah. Германд ингээд яг амьдраад тэгээд зундаа ингээд одоо сүүлийн 3 жил ирж штэ тий. Тэнгүүт Монголд ирээд яг мэдрэмжүүд нь ямар хөө байдаг өөрчлөлт. Амар гоё. Угаасаа тэгээд надад яг ийм хоёр амьдрал ингээд амьдарч байгаа юм шиг ингээд санагддаг. Ингээд Германд би яг ингээд ажиллаа хийгээд тэгээд ингээд жоохон нормал амьдрал амьдраад тэгээ энэ чи ирэхээр яг гоё өөрийнхөө уран бүтээлийг ингээд буцаад ингээд тайзан дээр авчираад тэгээ дуулаад ёо юм яриад байна би. Тэр нь амар гоё байдаг угаасаа тэгээд бас энэ чи ер нь хүмүүстэй дуу хийхээр хамаагүй амар байдаг, хамаагүй хурдан тэгээд яаж мэдгүй бүр юм нэг юм гоё юм хамаагүй flowy байдаг. Тэгэл ийшээ эрэхтэй дандаа ер нь дуу мошин дуу хийгээд буцаад явдаг. Яа. Германд хийдгүү. Гэртэл юм тий. За наманаг мэдээж гаргасан дуунуудаар нь үзэгчээд ингээд маш сайн мэдж байгаа. Тэрнээс гадна ер нь ямар мэрэгчлээ вэ? Би ер нь бол дууга хөгжмийг дандаа on the side хийдэг. Яг миний мэрэгч бол видео editor амар гоё байдаг. Бас миний баг second passion гэх юм уу. Тэгээд цаашаа бас киноны ажил ер нь орох сонирхол байдаг тийм хөгжмөөс гадна. Илүү дэлгэрэнгүй ингээд хуваалцвал Германд яг
магадгүй ямар ажил хаана ажилладаг вэ? Deutsche Welle гэдэг нэг юм news channel байдаг шүү дээ. CNN шиг яг ингээд зурдаар гардаг, бас YouTube дээр байдаг. Тэнцэл юу н одоохондоо ажиллаж байгаа. Тэгэхдээ цаашаа бас өөр киноны одоо жижигхэн production company-д ороод тий бас кино минонд одоо монголоор юу гэдэг вэ? Видео эдитер. Мэдээж сошиал дээр болон ингээд амьдрал дээр айгүй гойч болон муухайч болон сайханч болон ингээд олон төрлийн сэтгэгдэл хүмүүсийн комментууд ирдэг те. Тэгээд хамгийн ингээд амьдрал дээр болон сошиал дээр авч ирсэн хамгийн гоё сэтгэгдэлд үлдсэн гоё коммент нь өөрөө чи одоо үзэгчдээс те авч ирсэн коммент юу байдаг вэ? Одоо яг нэг юм top 1 нэг team comment байхгүй. Тэгтээ ерөнхийдөө бол ингээд дуу өөрөө хийхдээ ингээд дараа нь хүмүүс яаж хүлээж авахын ерөөсөө мэдгүй байдэн шүү дээ. Тэгээд you just have a certain idea. Тэгээд яг дараа нь одоо хамгийн гол нь одоо бас ингээд одоо миний ихтэн дуунууд баруун 10 жил болсон. Нас нь юу? Насанд хүрсэн байна. 10 настай байгаа. 10 настай тийм. Тэгээд одоо энэ дуунууд ч гэсэн одоо бас одоо хүмүүс ингээд одоо юу гэдэг some kind of connection одоо сэтгэл ингээд хүрдэг гэхээр бол амар гоё байдаг. Тэгээд дараа нь ингээд надад ингээд ярьж өгдөө ингээд залуу байх үед эсвэл одоо сургууль байх үед дуу амар сонсдог байсан. Эсвэл яг тэр хүмүүсийн амьдрал дотор яг энэ дуу яаж одоо include хийсэн ингээд сонсохоор амар гоё байдаг. Айгүй сонирхолтой байдаг. Тийм болохоор би бүр ингээд шин дуу муу бас одоо өмнө дандаа шин дуу хийхдээ жоохон айцтай байдаг байсан. Гэх юм уу одоо ингээд яна ингээд хүмүүс намайг яаж хүлээж авах вэ? Яаж ойлгох вэ? Одоо тэрийг бүр ингээд байхгүй болсон. Яг гэвэл би угаасаа тэрийг контрол хийж чадахгүй. Тэгээд хүнд тусалчих юм бол тэгээд туслана. Тэгээд that's nice. Дараагийн дуу нь ямар дуу вэ? Feels so right гэдэг дуу. Тэгээд бас тэр нэг амар crush байсан дуу. Obviously амар хөнгөн яг 20-тай байсан баха би. Тэгээд яг анхны амар жоохон too much crush байсан. Тэгээд тэр хүн зориулаад бас энэ дуу дуулсан. Дуулж өгсөн. Яа. Feels so right. Looking at the streets, looking at the people, looking at the trees, looking at the bikes and cars passing by, looking at the sky, looking at the trains passing by. But all I see is you, everywhere I go, and all I see is you, you. I can't get you out of my mind, walking around just smiling. It's like you're always by my side. I'm in a different world, and all this just feels so right. Oh no, 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 oh no, 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 and all this just feels so right. I'm looking at the streets, looking at the people, looking at the moon, looking at the clouds and the stars in the sky, looking at the shadows of the buildings again and again. All I see is you, everywhere I go, and all I see is you, everywhere I go. I can't get you out of my mind, walking around just smiling. It's like you're always by my side. I'm in a different world, and all this just feels so right. Oh no, 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 oh no, 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 and all this just feels so right.
get you out of my mind. It's like you're always by my side. No, and all this just feels so right. And all this just feels so right. I can get you out of my mind, walking around just smiling. It's like you're always by my side. I'm in a different world, and all this just feels so right. Ooh, and all this just feels so right. Alright, 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 yeah. Alright, alright. Alright, 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 yeah. Alright, alright. Alright, alright, yeah. Alright, alright. Alright, Баярлалаа. Зүгээрээ. Бид нар өнөөдөр мэдээж бас нэг дууг айгуу дуулахыг хүсэж байгаа. Харин юу одоо сүүлчийн дуу бол юу миний амар чухал дуу гэх юм уу? Тийм манай өвөөгийн зохиосон дуу айж юм хаана явна. Тийм тэгээд энэ дуу маань би 2 жилийн өмнө Дэлгэнтэй одоо Magnolia-тэй цуг бичүүлсэн. Тэгээд яг анх энэ дуу хийх санаа гаргахтаа ингээд эрэхтэй дууч ингээл хайгаалсан. Тэгэл яг ямар хоолоо таарах вэ гэж бодоодсэн чинь тийм яг Magnolia бас Улаанбаатарт байсан. Тэгээд ингээд шууд тэгэл за окей ийм санаа ийм дуу байна тэгэл. Угаасаа амар comfortable яг ингээд найз учраас тийм тэгээд бас монгол хэл мөө байдаг гэсэн. Тэгээд Magnolia-тэй гоё англиар ярьдаг боломжтойсэн, which was nice. Айч юм хаана явна вэ гэдэг дууны тухай маш гоё түүхийг бидэнд хуваалцах байх гэж бодож байна. За 62 окей sorry. Тэний 62 жил болсон байх. 63 болсон уу? Жилийн өмнө манай энэ өвөө даваа хөвөө энэ дуу дүүрийн театрт ажилладаг байсан. Тэгээд тэнцээ байх. Тэгээд энэ дуу аяыг зохиосон. Тэгээд тэнцээ нэг боолт ах гэдэг нэг хүнтэй хамтраад тэгээд тэр хүн тэгээд үгийг бичээд өгөө. Тэгээд тийм дуу хийсэн юм аа. Тэгээд хизээч тэгээд тийм энэ дуугийн тухай бас одоо хайр штэ тийм. Тэгээд яг манай имэд зориулсан дуу. Тийм тэгээд тэг клипийг дараа нь бас дүүрийн театрт бас хийгээд мэйгээд бас гоё ах гэж бодоод. Гэхдээ би өвөөдөө хизээж таараагүй уулзаагүй яг эрт нас орсон. Тэг яг энэ дуу одоо яг миний ганц одоо үлдсэн ийм одоо өвөөнөөс юм байдаг байхгүй тийм учраас амар гоё одоо амар юу гэм бэ. It's just very meaningful. За намаа ирсэнд баярлалаа. Маш их баярлалаа. Тэр гоё дугаар болж байна. Тэгээд бүгдээрээ намаануудаа алга ташээ. Нэлбарын сэтгэл харин эсэд одлоо алх Монгол бүсгүй аж мөрөдөх боллоо аж минь хаан юм
Нар дэлхийн удаан өмөр танилах хэнэ олж харахгүй явна онж танахгүй байна Эчимэн хаан явна вэ Эчимэн хаан явна вэ Эчимэн хаан явна вэ За тэгээ хүрэлцээрсэн намануудаа баярлалаа. Маш их баярлалаа. Бүгдээрээ алга тишээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд дөлгөөндөө бас баярлалаа. Yes. Яа. Энэ хамтлаг гэсэн. Тэгээд бас тэг хамтран хөгжимдсэн найзуудаа бас баярлалаа. Баярлалаа. Бүгдээрээ алга тишээ. Тэгээд үзэгчтэй бас баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ албан ёсоор дөлгөөнд ингээ урьж байгаа шүү. Баг тариглаа айсвэшин. Яа. Бүгдээрээ алга тишээ. Ер нь одоо ярьсан юм байгаа. За тэгээ баярлалаа. Маш их баярлалаа. Би аз ганц зураг авъя.